Сайн бацхан уу? Гуйн подкаст тавтамаар л би хөтлөгч Зан Азрын Дүлгэн Зөл байна. Бид энэхүү подкастаараа Унгар дахь Монгол сургууль болох Гуймын талаар Унгарт байгаа монголчуудаа болон нийт монголчуудаа хүргэх, Унгар улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудынхаа ололт амжилт туршлагыг хуваалцах, Унгар улсын талаар мэдлэг мэдээлэл хүргэх зорилготой эхлүүлж байгаа. Хамгийн ихний дугаартаа бид Гуйм сургуулийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Энэрэл багшийг ураад байгаа. За Энэрэл багш сонсогчдоо өөрийгөө танилцуулаарай. За сайн байна уу. За Гуйм сургуулийн подкастыг эхлүүлж аваад баярлалаа. За намайг Энэрэл гэдгийг Унгар улсад нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд бас Унгар улсад олон улсын сургуульд байгалийн ухааны багш. Тэгээд Head of Student Conduct хийдэг. Тэр нь болохоор бүх сурагчдын дунд ямар нэгэн асуудал гарахад асуудлыг шийдэж өгдөг, эсвэл эцэгчүүдтэй уулздаг ч юм уу, эсвэл багш нартай уулздаг гэдэг ингээд сургуулийн оролцогч талуудын эвэйг сахидаг тийм хүн гэсэн үг юм уу. Тэгээд бас instructional coach буюу заах арга зүйн коучер ингээд ажиллаад явж байгаа. Тэгээд Унгар улсад 5 дахь жилдээ сургуульд багшаар ажиллаад явж байгаа хүн байгаамаа. За бид нар подкастны маань нэр Гуйм байгаа. За мөн Унгарт байгаа Монгол сургуулийн маань нэр Гуйм байгаа. Тийм учраас Гуйм нэрний утга учирыг бид нарт тайлбарлаж өгөөч. Яагаад Гуйм гэдэг нэрийг сонгосон бэ? Ер нь Унгарт Монгол сургууль хэрэгтэй юм байна те. Community Schooling Center гэдэг байгаа шүү дээ. Ер нь яг Монгол хүмүүс зориулсан сургууль эсвэл соёлын төв хэрэгтэй юм байна гэдэг айгүй олон жил бодсон. За тэгээ бид нар ямар ч нээсэн яг нэр өгөх тэр процесс болохоор бид нар багш нартайгаа хамт үүсгэн байгуулагч нартайгаа хамт ингээ хоорондоо ярилцаад тэгээ зөндөө олон байсан нэрнүүд өгчээсэн. Зарим нь уулын нэр л өгчээсэн, зарим нь болохоор Монгол хаадын нэр, хаттын нэр гэл төрөл дотроос бид нар Гуймыг сонгосон. Гуйм болохоор манай Алтай 5 багт байдаг Ирвсийн зулцгыг Гуйм гэдэг ааш тий. Тэрээр өгсөн байгаа. Тэгээ яагаад гэхээр ер нь бол бэлгшээгээд Хямртай амтан тэгээ Алтай 5 багт эрс тэрс хүүтэн уур амьсгалд байдаг амтан тэгээд бас хөөхөн хөвсгөр Алтай нуруудыг санагдуулсан амтан болохоор бид нар бэлгшээгээд ер нь бол Гуйм гэж өгсөн байгаа. Монгол хүүхдүүд маань өөрөө бас Унгарт байгаа цөөхөн хідэн монголчууд байгаа штэ. Тэрийг болохоор яг ийм цөөхөн байгаа болохоор бас яг адилхан юм болов гэж бодоод Гуйм гэж нэр өгсөн байгаа. Тэгээд ийм цөөхөн хордож байгаа амьтдыг болохоор бид нар хамгаалах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй, тухайн орон нутагт тухтай байх хэрэгтэй. Тэрнтэй адилхан бас Монгол хүүхдүүдэд болохоор бид нар ингээ хамгаалаад, хайрлаад бас яг ингээд Алтай нуруунд тухтай байлгадаг шиг энэ хаанч байсан хамаагүй тухтай агаасаа өөрөө оюун соёлтойгоо хамт байгаасаа гэдэг үүднээс ер нь бол Гуйм гэдэг нэрийг бид нар өгсөн. За тэгвэл энэчнээс баг зэрэгхэн тодруулаад асууя. Таны хувьд болохоор олон улсын сургууль багшилж байгаа туршлагатай, Монголд бас олон улсын сургуульд багшилж исэн туршлагатай. Яагаад заавал Монгол хүүхдүүдэд зориулж сургууль үүсгэн байгуулъя гэдэг санаа илүү ингээд төрөөд энэ чиглэлд ингээд хүч сэтгэлээ зориулаад яваад байгаа вэ гэдэг талаар асуумаар байна. Энэ чинь тэгвэл айгүй уртл түүх болно л да. За яг ер нь аль болох тодорхой ярих гээд хичээ. Би Монголд яг 5 жил багшаар ажиллаж агаад Унгарт боловсролын чиглэлээр магистраа сурах гээд ирсэн байхгүй. Тэрээ сурж явах явцдаа багшаар ажиллаад үлдсэн гэсэн үг байхгүй. Тэгээ энд ингээд 5 жил ажиллаж байгаа. За тэр ажиллаж явах явцдаа юу Бадрангуй Монгол хүүхдүүдэд бас маш их өгүүлж ингээд сансан. Би чинь бас яг монголчуудын холбоонд бас байсан байхгүй. Тэгээ монголчуудын холбоонд байхдаа бид нэр хүүхдүүдэд зориулсан соёлын өдрлөг зохион байгуулсан юм. Одоогоос 4 жилийн өмнө юм уу да. Яг Гуйм сургуулийг хамт яг санаачлаад ингээд үүсгэн байгуулад явж байгаа хоёр залуус байгаа. Нэг нь болохоор Бүжин лам гэдэг Монгол Улсын их сургуульд философи багшаар ажилладаг. Энэ болохоор Жасраа Жамц. Тэгээ бүтнээр нь хэлэхээр жоохон зовоод байдаг шүү. Жасраа гэдэг залуу байдаг. Монголд 112 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Тэгэд энд хоёулаа доктороо сураад Жасраа маань төгсөөд Монгол руу буцсан байгаа. Бүжин лам маань болохоор яг төгсөж байгаа. Ийм докторант хоёр хүмүүстэй яг бид нэр ингээ бөөнөрөө хамтдаа Монголд хүүхдүүдэд зориулсан өдрлөг зохиогоод тэгээд тэр өдрлөг дээр Монголд байгаа хүүхдүүдтэй адилхан тийм сахилахгүй, дуу чангатай, мэд устай, тийм хөгжилтэй тий юм зоригтой тийм хүүхдүүд ирэх болов гэж бодож исэн. Хүүхдийн баярыг тохиолдуулаад зохиосыг бид нар тэгээ ирсэн чинь
яг манай нөгөө олон улсын сургуульд хичээл зааж байгаа хүүхдүүдээс ерөөсөө ялгараагүй, би ялгарлыг олж ерөөсөө хараагүй. Одоо жишээлбэл мэдлэхгүй, хүн лөө харахгүй, хүнтэй харьцахгүй, дээрэс нь хамгийн сонирхолтой нөгөө монгол хэлээ ерөөсөө ашиглахгүй. Тэгэнгүүт нэгэд би гайхаад одоо чи уул нэг монгол хүүхдүүд байгаа янз бүрийн нэрэд инээмээр байгаа шүү дээ. Тэгэнгүүт бас тухтай байгаагүй ерөөсөө тэр орчинд. Тэгэнгүүт монгол шагаагаа зарим нь гайхаал тий монгол дээлээ зарим нь гайхаал аав ээж нэг л хүүхдүүдээсээ гуйгаал энэ монгол дeel өмсөд үзчихэлтэй гэл тэгэхээр би үзэхгүй ч гэдэг юм уу эсвэл өө энэ ааруул байгаа юм шүү дээ амсалтай үгүй ч гэдэг юм уу ингээд жоохон эсрүүцэж байгаа бас нэг эцэгтэй яриад сууж исэн одоо хүүхд нь унгараар л ярьдаг гэж байгаа байхгүй тэгээд та унгараар ярьдаг гэхээр би унгараар нэг баг саг ярина бараг ярихгүй дээ гэд тийм үү тэгвэл танаа хүүхд та хэдтэй монголоор ярьдаг гэхээр аав ээж нь монголоор яриад хүүхэд нь унгараар ингээд хариулаад байдаг байгаа байхгүй юу гэртээ. Тэгээд та хэд яаж ойлголцсон гэхээр тэгэл бид нар монголоор ярингууд манай хүүхэд унгараар ярингууд дундаа ингээд ойлголцол яваад байдаг штэ ч гэдэг юм. Тийм хэлний хүртэл ингээд зөрүүнүүд маш их гарч ижсэн. Тэгээд тэрийг гайхаад монгол хэлээ жоохон хадгалж үлдэх ч юм уу монголоор ярих юм сэтэл ч юм уу те эсвэл орчин байх хэрэгтэй юм байна да гэдэг нэг тийм мессежийг зүгээр анх авч ирсэн. Дараа нь болохоор яг тэр зун нь байхаа Монгол руу төсөл дээр ажилладаг байхгүй. Тэгээд тэр төслөөр дээр ажиллаад 100 Монголд байх хугацаанд хэлийн чанддах монголчуудын чуулга уулзалтанд оролцсон юм. Ингээд тодорхой сэдвүүдээр энэ тэнд ингээд уулзалтууд болоод тэрний нэг нь болохоор боловсрал байсан. Уулзалтанд очсон чинь гадаадад монгол хэл заадаг зөндөө олон туршлагатай багш нар ингээд цугларсан монгол хэлийг гадаадад өссөн монгол хүүхдүүдэд хэрхэн яаж заах вэ гэсэн арга зүйн хэлэлцүүлэг явуулчихсан байхгүй. Нилээн сонссон чинь ер нь айгүй олон орнуудад монгол сургуулиуд байдаг. Монгол хүүхдүүдэд зориулсан одоо хэлний төв тий эсвэл соёлын төв гэсэн юмнууд байдаг юм байлээ. Тэгээд тэрийг болохоор удирд нь явуулдаг ч юм уу тэр төвүүдэд хичээл заадаг багш нар маань ингээд энэ тэндээс ирээд за Америкт байдаг багш нар ч байсан, Нидерландд байдаг багш нар ч байсан, Германд байдаг багш нар ялангуяа арга зүйн хичээл ирээд зааж байгааг хараад манай Унгарт ерөөсөө тийм монгол хүүхдүүдэд зориулсан төв байдгүй юм байна штэ гэдэг тэр мессежийг яг тухайн үед нь бас авч ирсэн байхгүй. Тэгээд буцаж ирээд намар нь ажилдаа орохдоо ирээд би бүчин ламд хэлээд тэгээд дараа нь бүчин лам жалсраа жанц бид гурав хоорондоо ярилцаад төслөө дундаа бичээд жалсраа жанц ерөнхийдөө энтхийн тий элчин сайдын яамд тэгээ манай элчингийнх нь маш гоёор тийм хүлээж авсан. Элчингийнх нь маань бүгдээрээ дэмжиж за ямар ч гэсэн гарааны хэрэглэх материал юмыг нь бэлдээд өгөө. Тэгээ та хэд ингээд ямар ч гэсэн эсэлтэй яваач. Хоёр хүүхэдтэй нэг л аав манай нээлтэнд ирж исэн. Тэр чинь 10 сарын юу лээ? 10 сарын 23-нд илүү 28-нд бид нар нээлттэй хийсэн байхгүй. Тэгээ шууд нөгөө Facebook дээр за нээлт хийлээ гэдэг пост оруулж исэн байхгүй. Тэгээ дараа нь одоо жинхнээс эхний хичээл эхэллээ шүүгээд яг тэр тийм ээ 10 сарын 28-нд дахиад хоёр дахь нээлттэй хийж байгаа. Тэгээ хоёр дахь нээлт хийхэд нэг 3-4 эцэг байлуу да. Айгуу жоохон эцэгчүүд ирж исэн. Тэгээд бүр нээлттэй хичээл оруулахад нэг хэдэн хүүхдүүд ирээд тэгээ хүүхдүүдээ хичээл заавал ирсэн чинь яг нэг хүүхдүүдийн зураг харагдаал хичээл нь явагдаж байгаа нь харагдаал эцэгчүүд харагдаал тий яг нэг юм баримттай ажлууд ингээд баг багаар хийнгүүд монгол хүмүүс шууд бие биендээ дамжуулаад ирдэг юм бэлээ. Тэгээд анх бид нэр бүр яг нэг 8 сурагчтай л анги нээжсэн байхгүй. Ер нь нээсний дараа бүр энэ одоо тийм монгол сурагчдад зориулсан эсвэл монгол хүүхдүүдэд зориулсан төв нөгөө талаасаа ямар чухал юм бэ гэдгийг улам сайн ойлгосон. Тэрний юу вэ гэхээр би нөгөө Монголд сурж исэн хүүхдүүд ямар хөө төвшөнд байдгийг мэддэг. За тэгээд олон улсын сурагчдын юу ямар төвшөнд байдгийг мэддэг. Тэгэнгүүт энд байгаа монгол хүүхдүүд ямар байгааг ингээд мэдээд эхэлж байгаа хгүй харьцуулаад. Тэгээд ирэнгүүт чинь яг монгол хүүхдүүдэд тохирсон бас нэм ихтгэл үнэмшил эсвэл суралцсан хэв маягч гэдэг юм уу те. Эсвэл тийм орчин гэж байдаг юм байна. Яг тэр орчин бүрдэхээр одоо нэг монгол хүүхд аюулгүй тухтай тэгээ дээрэс нь яг юм хөгжилтэй шүү дээ тий хөгжилтэй тэгээд энэ дасан зохицох чадвартай болно. Тэр орчин нь ингээд байхгүй болоод ирэхээр яг энэ өөрийн нэг юм монгол хүний шинж чанарыг ингээд алдаад тэгээ дээрэс нь ингээд өөртөө итгэлгүй эсвэл бас бухимдалтай чанарууд айгүй их илэрдэг юм байна. Тэгээ манайхад ирсэн хүүхдүүд дотор ер нь ангидаа ганцаараа байдаг монгол хүүхдүүд эсвэл сургуультай нэг ганц хоёроор байдаг монгол хүүхдүүд нэлээд бухимдалтай, ууртай тийм байсан. Тэгэл намайг
одоо кинай гэж дууддаг штэ багшаа гэж амар уурж хэлээл тэр нь болохоор намайг одоо хятад гэж дууддаг штэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү юм стресс ихтэй байсан. Тэрийг ингээд харахаар тэр хүүхдэд тэг ижилсэл гэдэг зүйл аягүй чухал байсан байгаа байхгүй. За нөгөө талаас болохоор академик одоо хичээлийн хувьд ч гэсэн ер нь заах арга зүй Монгол хүүхдүүдэд хүрэх заах арга зүй гэж юм бас тустай байдгийн байна гэдгийг ер нь ингээд явц дундаа ойлгоод явж байгаа. За тэгэхээр одоо гүйм сургууль маань байгуулагдаад 2 дахь жилдээ хичээлээ ороод хүүхдүүд маань нэлээ болоод 2 дахь анги 2 дугаар ангитай болоод 3 4 дугаар ангитай болоод дахиад шинэ цагаан толгой ангитай болоод бид нар явж байгаа. За энэ бүтэн жилийн хугацаанд болсон үйл явдлуудаас хамгийн гоё дурсамжтай би энийг л одоо харах гэж энэний төлөө л ингэж цаг хугацаагаа зарж энэ 4 5 жил ингэж бодож явсан штэ гэж бодож байгаа нэг дурсамж байвал би тэдтэй хуваалцаач. Дурсамж гэхээр одоо дурсамж их л байна л да. Тэгээд яг хөө манайх өнгөрсөн жил 10 хүүхэд биш одоо 8 хүүхэдтэй эхлээ бүр тий хоёрхан нэг аавтаа эхэлж исэн сургууль гэж бодоход одоо бид нар ингээд 3 ангитай. Тэгээ 3 ангийнх нь нэг нь болохоор ингээд манай 2 дугаар анги буюу өнгөрсөн жил одоо өсгөлийн баяраа хийсэн анги болчихж байгаа байхгүй. Тэгээд Унгарт хамгийн анхны одоо өсгөлийн баяр хийсэн хүүхдүүд тий цагаан толгойн баяр гэж байна шүү дээ. Өсгөлийн баяраа хийсэн хүүхдүүд болохоор ингээ гүйн сургууль дээр хийчихэж байгаа байхгүй. Тэгээд яг тэр үед болохоор бид нар ингээ нөгөө өсгөлийн баяраа хийх гээд сандраад ингээ зөндөө хоолын зохион байгуулж байгаа шүү дээ. Хүүхдүүд юу үзүүлэх үү, юу унших уу гэд бид нар өсгөлийн баяраа хийхдээ хуушууртаа хийсэн. За. Тэгээ хуушуур авч ирсэн. Хүүхд нөгөө өсгөлийн баяраа тэмдэглэж дуусныхаа дараа эцэгчүүд хүүхдүүдэд ингээд Монгол юртаас те хуушуур ингээд захиалж авч ирсэн байхгүй. Тэгээд тэр хуушуур бүгдээрээ идээд өсгөлийн баяраа тэмдэглээд Монгол бүжгээ бүжиглээд ингээд зөндөө олон монголчууд хамт суугаад энэ тэнд ингээд тойрч суугаад хуушуур идчихэж байгаа тэр моментд надад маш гоё мэдрэмж төрж ирсэн. Нэг тийм хуушур идэнгээ өсгөлийн баяр тэмдэглээд Унгар улсын те ээлтэй их сургуульд ингээ сууж ингэж хин зүудлэхвдээ гэж бодож байгаа байхгүй. Тэгээд сургууль чинь өөрөө нөгөө ээлтэй их сургууль дээр Өвтгөөчлөө оронд их сургуулийн байранд хичээлээ ордог. Өвтгөөчлөө оронд их сургуулийн одоо Монгол судлалын төвийнх нь биднэрт өнгөө хангаж өгч байгаа. Тэгээд Монгол судлалын төвийнх нь одоо манай элчинтэй одоо хамтарч их ажилладаг. Зөндөө олон одоо академик одоо судалгааны ажлуудыг хамтарч хийдэг болохоор таатай харилцаатай. Тэгээд монголчуудыг маш их дэмждэг. Тэгээд анхын сургууль нээгч гинэ гэдэг манай элчингийнх нь болохоор Өвтгөөчлөө оронд их сургуулийнхантай холбож өгсөн. Тэгээд яг ингээд бүр одоо Унгарын топ 3 их сургууль гэж байна шүү дээ. Унгартаа тий топ 3 их сургуулийнх нь нэг зааланд нь одоо өсгөлийн баяраа Монгол хэдэн бор хүүхдүүд ингээд тэмдэглээ сууж байгаа надад амар гоо дурсамжтай бүр ингээд мартагддаггүй. Тэгээд тэрэн дотор манай хүү одоо төвшин төгсгээд бас яг өөрийнхөө өсгөлийн баярыг хийж байгаа байхгүй. Тэгээд дараа нь бүр том залуудад хэлхэл байхдаа монгол хэлээ чи хаана сурсан гэдэг үл манай ээж нь тий ингээд хамт ингээд нээгээд явж исэн монгол сургуульд нь би өсгөлийн баяраа хийж исэн штэ гэд хэлэхэд хүртэл аяга гой түүх болсон юм байна гэж би бодсон. Тэгээд яг зүгээр одоо дандаа хүмүүс надаас гүйм сургууль чинь хэр явагд чинь гүйм хэр вэ гэдээ асуухаар яагаад ч юм саяхан дөнгөж саяхан манай хангэрл гэдэг нэг сурагч байдаг байхгүй. Тэгээ хангэрл гэж сурагч айгүй тийм бахархалтайгаар монгол номыг ингээд чанга уншаал тий ямар ч асуудалгүй чанга уншаад гайхуулаад бистэй ямар ч асуудалгүй уншдаг болсон ш. Тэгээд яг тэр моментийг болохоор хараад яг айгүй тийм надад тийм дурсамжийг бүтээсэн. Тэгээд баярлалаа гоё одоо дурсамжуудыг хуваалцж байгаад. За түрүүн яриандаа дурдсан ер нь монголчууд байгаа улсуудад монгол сургуулиуд одоо нэлээд одоо үүсгэн байгуулагдаад ингээд төлөвшөд явж байгааг харсан гэдгсэн. Гэхдээ тэр сургууль болгонд бүжгийн сургалт байдгүй байх гэдэгт бол бараг л бүрэн дөөр итгэлтэй нэ. Гэтэл гүйм сургууль дээр маань л бүжгийн сургалт байгаа шүү дээ тий. Тэгээ энэ бүжгийн сургалтын талаар биднэрт ярьж өгөөч. За яг бусад сургуулиуд болохоор яг нэг урлагийн номер хийдэг. Яг нэг бүжгийн хичээлийг ярихаар манай гүйн сургуулийн багш нарыг ярих болчихж байгаа байхгүй юу? Ер нь анх Монгол сургууль нээх юм бол би өөрөө хичээлээ заагаад явчихна гэж бодож исэн байхгүй юу? Би багш юм чи би тэгэл заагаал явчих штэ гэд бодож исэн. Тэгээд үгүй юм бэлээ. Би бол зааж явж амжихгүй байсан юм бэлээ. Би чинь байгалийн ухааны багш, биологийн багш тий. Дунд ахлахын хичээл заадаг.
За тэгээ өнгөрсөн жил л багийнхантай ажиллаж үзлээ. Тэр нь 5 дугаар анги. За тэгээд монгол хэл гэдэг чинь бүр агуу зүйл байд юм байна. Би айгүй учир дутагдлаа монгол хэлээр ярьдаг байснаа сүүлийн одоо 3 жил маш хүчтэй мэдэрч байгаа. Ялангуяа монголчуудаа ажиллаад эхэлсэн чинь ингээд нэг 10 хүнийхэн бараг 3 англи хэллэг байдаг ч юм уу. Яалтчгүй нэг англи хэл дээр айгүй олон жил хичээл заасан болохоор тэгээд бид нэр яг Монголд боловсролын чиглэлээр багшийн мэргэжлэр төгссөн баг хамт олонтойгоор Монгол сургуулаа эхлүүлсэн. За тэгээ бүгдээрээ Монголд багшаараа нэлээд урт хугацаанд ажиллаж исэн тийм багш нараар бид нэр гүйн сургуулийнхаа хамт олныг босгосон байхгүй. За хэнийг багшаа болгож авах уу гэхээр нэг монгол хэлтэндээ сайн хүнийг авчий гэхээр яг миний нөгөө доторх сургууль дотор ажилладаг хүний этик нь арай ингээд хөрөхгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт яг багш хүмүүсээ хайж эхэлсэн. Тэгээ бид нэр хайгаад одоо манай жишээл хонгор суул багш маань байна. За Монголд гэхэд Бритиш сургууль англи хэл заадаг гэсэн яг багшаар төгссөн ийм хүн болохоор яг манай 1-р ангийнхныг аваад хичээл заагаад. За тэгээ манайд болохоор Нямка багш маань байгаа. За Монголд 10 жил математикийн багшаар ажиллаж байгаад ирсэн. Тэгээд үгийн сургууль нээгдэж байгаа гэдэг зарыг хараад бид нэртлөө шууд холбогдсон байгаа байхгүй. За тэгээд биднэрт цолмон, даваахүү, за солонгоо багш маань байна. Гэх мэтчлэн ингээ багш нар шууд хүүхд гэсэн сэтгэлтэй хүмүүс гараад ирж байгаа хгүй. Тэгээ бид нэр бүгдээрээ бөөнөрөө ярилцаад нээх процесс те яаж багш нар одоо эцэгчүүдийнхээ анхаарлыг татгах гэдэг юм уу юм бүх зүйлээр ингээд хамтраад ажиллаад яваад эхэлсэн гэсэн үг. За тэгээд бид нар харин наадтай Монгол өв соёлын хичээл гэж байгаа хгүй. Монгол өв соёлын хичээлээ монгол хэлээрээ дамжуулаад бас давхар математикаараа дамжуулаад байнга оржээ. Одоо тоо заасан ч монгол концепт дээр, монгол хэл заасан ч монгол концепт дээр ороод за дор хаяж хүүхдүүд маань одоо аргал гэдгийг мэдгүй байгаа байхгүй. Тэгмэд аргал гэдэг юу юм бэ? Аргал тоолох гэдгээс ахуулаад ингээд дандаа энэ монгол концепттэй бид нэр аль болох хичээлийнхаа процессыг төлөвлөөд явж байгаа. Тэнгүүд бид нарт болохоор урлаг гэдэг аягүй чухал зүйл юм байна гэдгийг манай солонгоо агш мэдрүүлсэн. Тэр нь болохоор яг зурах тий дүрслэх урлагаар дамжуулаад монгол өв соёлыг таниулсан. Тэгээл анх одоо сайн шагаа ашигладаг ч юм уу эсвэл хүүхдүүдээр сүлдийн ингээд будуулдаг ч юм уу зурулдаг ч юм уу ингээд зургаар артаар дамжуулаад монгол соёлыг танилцуулаад хамгийн анхны нөгөө нэг юм каллиграфи те монгол бичиг уран бичлэг хийлэгдэг ч юм уу ингээ манайх ч угаасаа өөр гэсэн эртний үсэгтэй те ийм үндэстэн байсан шүү гэдэг ингээ таниулаад тэгээд хүүхдүүд ингээ баг багаар монгол соёлыг маш сайнаар таньж ирсэн. Тэгээ яг нийгэм дутаадсэн тэр нь болохоор одоо хөгжим те дуу бүжиг хэл дутаад л байсан л да яалтчгүй бага ангийнх нь хийж байгаа болохоор тэгээ бид нар яг энд байдаг бүжгэлдэг багш нарыг ч юм уу эсвэл бүжигчд бид нар нэлээд хандсан тэгээ дандаа завгүй дандаа энэ тэнд өргөдөөд явдаг ч юм уу юм завгүй хүмүүс их л байсан. Тэгсэн чинь харин азар суйсыг төгсөн бүжгийн багш хүн ингээд шууд манай гүймийн Facebook пэйж хуудас руу бичээд ороод ирж байгаа хгүй одоо манай нараа багш гэсэн үг. За тэгээ нараа багш ирээд тэгээ би нараа багштаа уулзаад тэгээд анх болохоор зүгээр сонгосон хүүхдүүдэд нь оруулъя гээд тэгээ сонгосон хүүхд хэр Монгол бүжгийг сонгоо би өстө яг сурна гэж орж ирдэг хүүхд айгүй бага байт юм байна. Тэгээ юу Монгол бүжиг яриад байгаа ингээд тэр тэгээ энэ бас гадаадад байгаа хүүхдүүд өнгөр дотор байгаа хүүхдүүд гинт Монгол бүжиг сурах гэж бодохгүй шүү дээ. Одоо нөгөө биологийн багш юм гарч гэдэг хүн хөдөлгөөр тий тодорхой ингээд булчин суллна энерги нь зөв ялгарна тий за тэгээд нөгөө стресс нь багасна ч гэдэг юм уу ингээд бие физиологт эерэг хандлага төрүүлнэ тий тэгэхээр нөгөө тэр эерэг хандлагыг яаж төрүүлэх вэ гэхээр бүжгээр урлагаар хөгжмөөр хөдөлгөөнөөр тэнгууд бүх ангид бид нар яг аль бие ёсоор заавал монгол бүжиг ордог болгосон байна. Тийм болохоор одоо ингээд манай гүйн сургуулийн хүүхдүүд бүгдээрээ яг үндсэн монгол бүжгийнхаа техникийг мэддэг нэг аян дээр за одоо бүгдээрээ биелнэ гэдэг юм бол бүгдээрээ гарчээ шууд биелэх хүүхдүүдийг бэлдээд явж байгаа гэсэн үг. Тэр нь одоо бас манай сургуулийн нэг гоё авууштай урамтай тал юм уу. Тэгээ бас дээрэс нь бид нар хүүхдүүдтэй эцэгчүүдэд зориулаад аль болох community building гэж яриад байгаа шүү дээ. Одоо ингээм хамт олон бий болгох үйл ажиллагаанууд явуулах хичээдэг. Тэнгүүд гадаа парк дээр те буйха тэмцээнтэй уулзалтууд эсвэл буйха тэмцээнтэй өдөрлөг ч юм уу хичээл гадаа орохыг хичээдэг. Энд одоо дулаахан гоё шүү дээ. Тэгэнгүүт давхар эцэг эхчүүдийг явуулаад тэгээ давхар эцэг эхчүүдтэй хүүхдүүдтэй хамтд нь бүжиг заагаа явуулдаг. Тэгэхээр нэг юм цуулар хаарлаг бөөнөр нь тойрол зогсоож аваад бүжиглүүлдэг. Тэгэл эхэндээ эцэг эхчүүд инээгээл гайхдаг гэсэн сүүл рүүгээ ингэж хөдөлгөр гоё юм байна тий энэ хуйнд аягүй сайн юм байна энэ нуруунд аягүй сайн юм байна гэдэг нөгөө монгол бүжгийн үн цэнийг
бас ингээ мэдрээд танаад давхар ингээ эцэгчүүд маань бас ингээ боловсроод явж байгаа гэсэн. Би өөрөө багш нар өөрөө чийч өөрөө тий багш нар өөрсдөө ингээ бас нараа багшаасаа Монгол бүжгээ сураад эхэлсэн явж байгаа. Одоо сайхан хитэн Erasmus-ийн оюутнуудад хүртэл Монгол хөдөлгөөн заалаа. Тэгээд хэл урамтай аваад байгаа. Ер нь бол Монгол бүжгээр дамжуулаад доторх бадрангуй сэтгэл асаж байна. Асаж байна гэхгүй юу? Надад ч гэсэн багасаа юм бүжиглэх дуртай гэхдээ юм ивсэл амир муу тэгэнгүүт ингээл хүмүүс харна. Үгүй чи болоо гэл. Тэгээ бүр нэг удаа дугуулан дээр очисон чинь багш нь байхгүй ингээл бэлдээл хүүхдүүд дураагаал бүжиглээсэн тэгж яал дунд нь багш нь ирээл тэгэл ямар ч байсан тэр удаад нь бүжиглэлээр гал дууссан. Тэгсэн чинь тэнцээ байсан манай ангийн хүүхдийг жаахгүй багш чамайг дахиад битгий ирээрэй гэсэн ингээд тэр надад хэдий 8 дугаар ангисэн ч гэсэн ингээд хүүхэд болохоор амар хүнд тусч байгаа хгүй. Гэтэл одоо бид нэр ингээд сургууль дээр ирээ хүүхдүүдтэйгээ цуг байгаад айгуу гоё юм мэдрэмжийг аваад дахиад ингээд нэгнээсээ суралцаад тэгээд яг энэтэл би яг одоо ингээд Монгол бүжигт чинь нэрээ ямар гоё юм гэдгийг анх удаа ингээд бүрэн дүүрэн мэдэрч эхэлж байгаа байхгүй. За тэгэхээр үндсэндээ өнөөдрийн гол зорилго болсон зүйлүүдээ яриад болж ийн гэж ойлгож байна. Тэгэхээр миний одоо гаргаж чадаагүй өөр агуулга зүйлүүд эсвэл багш нартаа хүүхдүүдтэй аав ээжүүдтэй хандаад нийт подкастыг маань сонсож байгаа хүмүүстээ хандаад хэлэх зүйл байвал хэлээ. Тэгээд өнөөдрийн подкастаа өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа. За ер нь үндсэн 3 зүйл дээр дурдъя гэж бодоод байна. За тэрний үегээ тэгэхээр хүүхд гадаадад амьдарч байгаа бол за бүгдээрээ л нэг амьдралаа дээшлүүлээ, эсвэл сурч боловсрыг, тухтай орчинд бай гэсэн зорилготой л ирж байгаа шүү дээ хүний нутагт. Хүүхдүүд ганцаарддаг юм байна гэдгийг аюул сайн мэдрэх ёстой юм байна. Тэгээд бид нар болохоор ингээд уламжлалт байдлаар өссөн. Одоо би бол тий аздаа хөдөө тий ах トゥ нар дотроо хөгшин ээжтэйгээ өссөн хүн байхгүй юу. Тэгэхээр одоо зөвхөн аав ээж гэдэг зүйлээр миний ингээд орчин хязгаарлагдаагүй тий. Үеэлүүд, аав ах нар тий аав эгч нар ч гэдэг олуулаа өсөхийн жаргалыг мэдсэн. За олуулаа өсөж байгаа хүүхэд бол ганцаардах зав байхгүй. Нэг бол аав ахтайгаа яриад, нэг бол хөгшин ээжтэйгээ өвөө эмээтэйгээ яриад өөртөө авах хэрэгтэй тэр анхаарал эсвэл өөрөө хуваалцах хэрэгтэй тэр зүйлээ ингээ хуваалцаад тайвшраад олуулаа байхын жаргалд өсчдөг байхгүй. Тэгтэл бид нар ингээ гадаадад ирэхээр эцэг их хоёулах нь олчж байгаа. Нөгөө өвөө эмээгийн ухаан ч гэдэг юм аав ах нарын дэмжлэг ч гэдэг юм ах эгч нарын дэмжлэг гэдэг зүйл байхгүй болчихно. Дээрээс нь нөгөө үеэлүүд нь байхгүй болчихно. Тэгэхээр нөгөө ижилсэл гэдэг зүйл ингээ байхгүй болоод ирэхээр айгүй цөөхүүлээ. Нэг юм хитгэн хааны дунд ганцаархнаа ч юм уу эсвэл хоёулахнаа ч юм уу байгаа юм шиг мэдрэмжүүд төрөөд эхлэхээр бохимдаад эхэлнэ. За тэгээ сургууль руу очихоор бүр шууд ингээд хэлэх юм бол өөрөөс нь өөр төрхтэй хүүхдүүд байгаад байна шүү дээ тий. Тэнгүүд ингээд зөндөө олон ингээд одоо шар хүүхдүүд гэж ярил л та бүр ингээд гэх юм бол хүүхдүүд дотор нэг ингээд Аз хүүхд байхаар яалтчгүй Аз гэдэг нэр аавна эсвэл Хятад гэдэг нэр аваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхд би Хятад биш шүү дээ ч гэдэг юм. Эсвэл би тий Монгол хүүхд гэх тэгэхээр тэрийг ойлгохгүй талууд их байдаг. Тэр хүүхэд ганцаарддаг, хүүхэд бачимддаг, хүүхэд ижилслээ олохгүй байх тохиолдлууд их байдаг. Тэгэнгүүт хүүхэд ижилслээ хаанаас олдог вэ гэхээр олонхоос олно шүү дээ тий. Олонх нь өөрөө унгарчууд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр унгарчуудтай яаж адилхан байх юм бэ? Унгар хэлээрээ яриул, унгар хүн шиг хөдлөл, унгар хүн шиг сэтгүүл, унгар хүн шиг одоо хэв маягтай байвал тий. Тэгэх тусмаа нөгөө Монгол хэв маяга үгүйсгэд бүр байхгүй болгох боломжтой. Хүүхдийн буруу ерөөсөө биш болчихж байгаа байхгүй. Тэр орчин бүрдүүлж өгөхгүй байгаа. Бид нарын одоо буруу гэх нь ч бас хаашаа бид нар зүгээр тийм орчин бүрдүүлж өгч чадахгүй байгаа юм байна гэдэг тэр асуудлаа тэр зайгаа мэдрэх хэрэгтэй юм байна, мэдэх хэрэгтэй юм байна. Тэр нэгэд яг миний гэрт, миний хажууд, миний хүүд тохиолдож байгаа. Эргүүлээ дахиад олон монгол хүүхдүүд тохиолж байгаа гэдгийг гүйн сургууль ирсэн хүүхдүүдээсээ бид нэг мэдэрчиж байгаа. Одоо тэдний төрлийн хүмүүс хэрэгтэй юм байна. Ядаж тэр монгол талаа ярилцах тэр тайван орчин тэр монгол хүүхдүүд хэрэгтэй болчихж байгаа. За тэгэхээр хүүхдийн асуудал төр болчихж байгаа. За тэгэнгүүт тэгээд эцэг их за манай гүйн сургуульд ирж байгаа хүүхдүүдийн эцэг их бид нар маш их талархдаг. Үнэхээр одоо монголоо гэсэн сэтгэлтэй нэгдүгээр хоёрдугаар хүүхдүүдэд хайрладаг, хүүхдүүдтэй аюулгүй тайван орчин бүрдүүлээ тий. Тийм эвээг сахидаг тийм үнэхээр сайхан эцэгчүүд. Би бүр амар талархаад байдیں۔ Одоо найзууд болчихж байгаа шүү дээ бид нар чинь бөөнөрөө. Тэгэхээр нөгөө
эцэг эхчүүдийн хичээл зүтгэл маш чухал юм байна. Эцэг эхчүүд өөрийнхөө хагасаан өдрийг дээр зориулаад өглөө эрт босоод амралтаар амарч болно шүү дээ. Үгүй ээ, хүүхдээ нэг ч гэсэн монгол хүүхдээ найзлуулъя. Хүүхдээ нэг ч гэсэн ийм монголоороо цөлөөтэй ярьдаг тэр тухтай орчинд аваачигээд 5 хоног ажиллаад тэгээд хагас өдөр ингээд бүгдээрээ энд тэнцтэй жинхэнэ нөгөө бид нар бөөнөрөө сэгсигээд ирнэ гэдэг шиг одоо тэрний нэг нь би өөрөө шүү дээ. Ингээд тууштай явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тууштай байдал эцэг ихэд маш чухал юм байна. Хүний нутагт дахиад дээрэс нь хүүхдээс гадна эцэг эхчүүд ганцаарддаг юм байж. Бид нарын эцэг эхчүүд ингээ ярингууд нэг тэрийг ярьчих гэхээр тэгж болдгоо тий. Нэрээ тийм гэдэг нөгөө ижилсэл дахиад нөгөө Монгол соёл, Монгол хэв маягаараа хоорондоо ярьдаг тэр ярианы орчин нь айгүй бага байдаг юм байна эцэг эхчүүдэд. Тэнгүүд нэг гүйм сургуульд хүүхдүүдэд авчрангаа хоорондоо уулздаг ээжүүд, аауд айгүй их болцсон, айгүй хөөрхөн. Тэнгүүд Монгол хүн чинь ингээд нэг уулзахаараа энийгээл гэдэг нэг онгоо монгоо яриад энийгээл гэдэг тий. Ингээл айгүй тийм бадрангуу. Тэгэхээр нэг Монгол эцэг эхчүүдтэйгээ уулзахаар тэгж нэг бүр ингээ баха хандлын инээж авах тийм тохиолдлууд их гардаг. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүдийн ганцаардал гэж бас байдаг. Эцэг эхчүүдийн нөгөө тодорхой бус байдлууд гэж үүдэг. Манай хүүхд жоохон ингээд танаа хүүхд яаж ингэдэг ч юм ингээд харьцуулалт хийгээд нэгсэндээ ийм мэдлэгээс солилцдог тийм одоо хамт олон бий болж байгаа гэсэн. Дараагийн чухал зүйлүүд маань болохоор манай багш нар байхгүй. Тэр энд сурж байгаа багш нар маань ч байгаа. Энд өөр мэрэгчлэр жишээлбэл ажиллаж байгаа багш нар маань ч гэсэн байгаа. Тэгээ яг ингээд ирэхээр өөрөө ирэхгүй нөгөө багш хүн гэдэг чинь өөрөө анханасаа хүүхдүүдэд өгөөд хүүхдүүдийн төлөө ажиллаад өөртөөхөө тэг бие сэтгэлийг зориулаад сурсан хүмүүс яг нэг юм өөр ажил хийгээд эхлэхээр ч юм уу эсвэл өөр зүйл хийгээд эхлэхээр буцаалыг хүүхдүүддээ өгмөр хүүхдүүд бие сэтгэлийг зориулмаар санагдаад эхэлдэг юм байна. Тэнгүүд манай ирж байгаа багш нар Монгол хүүхдүүдтэйгээ ажиллаад тэгсэн чинь бүр ингэж хэмрэн сэргээд ангиж байгаа юм. Ямар сайхан болчихоо гэд. Тэнгүүд нөгөө багш нар энд байгаа ч гэсэн Монгол хүүхдүүдтэй тэгээ боловсрал мэдлэгээ хуваалцаад тэгээ тэрнээс гадна өв соёлоо дамжуулаад их хэлээ заагаад аюулгүй тайван орчинг бүрдүүлээд явж байгаадаа маш их баярлдаг. Тэгэхээр ингээд тэр боловсралд байдаг тэр нөгөө сэтгэлтэй багш нар маань буцаад ингээ эргэх холбоотойгоор хүүхдүүд рүү чиглэсэн ажил руу шууд өөртөө ингээ яг солонгос шиг татагтаад ороод ирж байгаа хгүй. Тэгээд багш нар маань одоо бол ингээд бүгдээрээ л нэг ажилдаа бүгдээрээ л сурж байгаа шүү дээ. Гэхдээ хамаагүй өглөө ингээд хагасаа өдрийн өглөө эрт сэрээд те 2 хоног амрах байсан бол 1 хоног амраад ач болов ингээд ажиллаад ингээд бие сэтгэлээ зориулаад явж байгаа хгүй. Багш нарын хийж байгаа нэг яг бүр нэг хэлэх ёстой нэг зүйл нь юу гэхээр одоо би ч гэсэн ээж хүний хувьд хүүхдээ яриулаад суулгадаг байхгүй ингээд завгүй яг ингээд ачлаа хийхгүй бол болохгүй болчихдог. Тэгээ би өглөө өдөржингөө хичээл зааж орж ирээд ороо ирээд дахиад нөгөө Монголд ажилладаг төслөрүүдүүгээ ингээд ажиллахаар би яг хүүхдтэйгээ суугаад тоглодог ч юм уу хүүхдтэйгээ сэтгэлийг сонсох заав зарим өдрүүдэд надад үнэхээр гардаггүй. Тэнгүүд би эцэг их хүнийхээ хувьд болохоор ээж хүнийхээ хувьд жоохон тийм фейлсэн мэдрэмжүүд маш их авдаг. Тэнгүүд яг тэр нэг хүүхдийг маань сонсдог тэр хүүхдийг маань ингээд задлаад яриулдаг хүмүүс багш нар байгаа даахгүй. Тэр гадаад сургууль дээр нь гадаад багш нар, Монгол сургууль дээр нь Монгол багш нар. Тэнгүүд яг нэг юм 7 хоног болсон зүйлээ манай гүйм сургууль дээр ирж байгаа хүүхдүүд бүр ингээд ярьдаг. Завсарлаганаар багш нар ер нь ингээд усуугаа суудаггүй. Завсарлаганаар ингээд нэг хүүхд ирсэн нэг л юм ярьж идэг багш болгонд. Тэгээл багш нар тэр хүүхдүүдтэйгээ холбогдох гээл тэгээ хүүхдүүдэд яриулаад ингээд холбогдох. Тэнгүүд яг хүүхээр нэг 3 дахь эцэг их болж байгаа хүмүүс маань багш нар тэгвэл 3 дахь эцэг их болж байгаа хүмүүс маань Монгол хүн байвал Монгол концептыг илүү яриулах боломжийг өгч байгаа юм. Тэгэхээр ингээд тэр олон Монгол хүүхдүүдийг сонсож байгаа багш нарын зөндөө олон чих сэтгэл гээд байгаа даа шүү дээ. Тийм зүйлүүд байгаа гэдэг. Тэгээ яг иймэрхүү динамиктэй ийм эрүүл, эерэг, тайван, аз жаргалтай тэгээ хамгийн яг онцмоор байгаа зүйл нь бол ийм cute community гэж яриад л ийм хөөрдмөр хөөрхөн ийм хамт олон үүссэн яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг сонирхож байгаа эцэг эхчүүд бас би зөвхөн хүүхдээ аваачаад хайхгүй маань би бүр өөр ингээд хүмүүстэй холбогдох юм байна, танилцах юм байна гэдгийг бас ингээд мэдээд тэгээ би хүүхдийнхаа төлөө жоохон зүтгэжээж ийм орчин дотор нь тайван ингээд хүүхдээ байлгах юм байна гэдгийг бас ер нь бодох хэрэгтэй юм байл л дээ. За тэгээ ер нь Бямб гарагийн одоо сургуульд тий яг Монгол орчиндөө ирээд монголоор яриад Монгол өв соёлоо сураад явж байгаа хүүхдүүдтэй тэгээд эцэгчүүдтэй дээрс нь багш нартай ингээд бүгдээрэнд нь аягүй их талархаж явдаг. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас дээрс нөгөө ийм гоё подкаст эхэлж байгаа ч гэсэн би баярлж байна. За бид нар уулзаад танилцаад хүүхдүүдтэйгээ уулзаад хүүхдүүдийн аав ээжтэйгээ уулзах боломжийг биднэрт олгож байгаа Унгар улсаага. За бид нар энэчнээс зарим нь сурж байгаа, зарим нь ажиллаж байгаа. Тэгээд энэчээ байгаагийнхаа үүднээс бид нар маш олон зүйлийг харж сурж мэдэж
мэдэрч авч байгаа. Тийм болохоор өнгөрт амьдарч ажиллаж байгаа хүний хувьд хүмүүст санал болгох гоё үйл ажиллагаа эсвэл газар хэлж өгөөч ээ. Өнгөрт болохоор яг онцлох юм гэвэл зөндөл байна л да. Тэгтээ би зүгээр нэг юм энгийн зүйлийг л онцлоё гэж бодоо. Тэр нь бол парк. Гадаа байдаг тоглоомын газрууд. Тэгэл байр болгоны ч юм уу жижигхэн юм дүүрэг болгоны дунд ингээ нэг парк байдаг. Тэгээд тэрэндээ ингээд хүүхдүүдэд чөлөөтэй сайн тоглуулж агаараа л гэж хэлмээр байгаа. Ер нь сая Улаанбаатарт очисон чинь тоглоомын газрууд амар бага байлээ л дээ. Тэгээд энд байгаа тэр тоглоомын газрууд тоглоороо л гэж хэлмээр санагдаад шүү дээ. Тэгээд яг өөр зөндөл юм байгаа. Зүгээр яг парк л санаанд орж ирж байна. Тэгээд тэгвэл амьдарч байгаагаас өөр одоо гэр бүл дээрээ эсвэл хүүхдүүд дээрээ богино хугацаанд очлоод ирж байгаа хүмүүс нөх мэддэггүй. Гэхдээ энэ газар айгүй гоё гэж санал болгох газар юу вэ? Хүмүүс нөх мэддэггүй энэ газар айгүй. Жуулчид нөх мэдхгүй. Гэхдээ амьдарч байж байгаа хүмүүс мэддэг нэг тийм гоё тайван ч юм уу. Эсвэл нэг ийш очиод үзээрэй. Энэ их гоё газар шүү. Нэг үдцэн байх ёстой газруудын нэг шүү гэдэг юм бол Унгарт юм уу Будапештэд ямар газар парк ч юм уу эсвэл ямар үйл ажиллагааг санал болгох вэ? Эсвэл музей ч юм уу тийм. Зөв. Зүгээр дунаа мөрний эргээр ялангуяа нэг парламенттэй тал байдаг байхгүй юу? Тэр парламентын талд байдаг дунаа мөрний эргээр ингээд маркет гэдэг гүүр гэдгийг маркет гэх гүүрнээс ахуулаад ингээд ногоон гүүр хүртэл ингээд юм яриад нар яг ингээд жаргах үеэр ингээд алхаарай. Нэх мөнгөөрөө жишээлбэл хоол мол итгэж гүүхийн хооронд яг зүгээр хоолоо паклчаад тэр маркет гүүрнээс ногоон гүр хүртэл за яг бүр тэр юу chain bridge гэж байдаг шүү дээ. Chain bridge хүртэл ингээд дунаа мөрний эргээр нар жаргаж явах үед ингээд дагаад алхахаар айгүй гоё алхахад тайван тэгээд зайтай тэгээд юм романтик байдаг. Би тэгээд ингээд заримдаа хүүтэй хамт алхацдаг шүү дээ. Тэгээд тойроод манайхын ойрхон байдаг болохоор тэгээд тэгж алхвал гоё. Тэгээд гүүрэн дээрээс нар жаргахыг харахаар амар гоё байдаг шүү. Тэрийг заавал хараарай гэж хэлье. За ястаа хизээч бодож байгаагүй гоё санаа хэлж өглөө. Маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн манай Гуйн подкастын эхний дугаар үгээр өндөрлөж байна. Сонссон та бүхэндээ маш их баярлалаа.